За сайн байцгаана уу? Та бидний эцэг өвгдийн ариун галголомт сайхан Монгол орны маань баруун хязгаар төрлөх увс нутаг маань 100 жилийнхээ ойг тэмдэглэхээр өргөн сайхан цуглжээ. Та бүгдийг өрлөг хүлээж аваад бүгдээрээ ингэж нутгаа гэсэн сэтгэлтэйгээр зорин ирж цаг заваа зарцуулж агаад маш их баярлж байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За увс гэдэг энэ тэнгэрийн диваажин болсон энэ сайхан газар орон болвол үнэхээр ямар ч хүнийг өөртөө татдаг, ямар ч хүний сэтгэлийг булаадаг, нэг очисон хүн дахин очихоос үүддэггүй ийм сайхан хангаа дэлхий байгаамаа. Анх удаага манай ээж тэр сумынхын байгаам гээд нутагтаа очиод газар чи явуулаад унаа гаргаж өгсөн хүн оройн нус нулимс болсон ирээд яав зүгээр үү гэсэн чинь аав ээжийнхаа одоо эцэг өвгдийнхаа нутагт очиод үнэхээр одоо огшлоо гэж хэлээд тэрнээс хойш жил болгон нутаг руугаа явж ирснийг би бас мэдчихээн. Ганцхан сар ажиллачаад увсад томилтоор ирчээд дараа жилд гэр бүлээ дагуулад увсаараа ингээд танилцуулаа явж гинэ. Увс нутгаараа гээд явж исэн төрийн албаа хаагчигч мэдчихээн. Тэгэхээр зэрэг энэ увс гэдэг бол үнэхээр хүн болгоныг сэтгэлийг заавал татаж байдаг ийм сайхан одоо диваачингийн орон гэж одоо миний хувьд төрж өссөн хүний хувьд одоо боддог юм аа. Мэдээж энэ жил дэлхийн 6 твээс Монголын нийслэл 21 аймгаас ёстой нөгөө хөлдөөн хүлхэж хөлгүүн мүлхэж Увс аймгаа одоо зорин очих байхаа. Тийм учраас энэ зорж очих энэ олон хүнийг хүлээж авах одоо Увс аймаг бол ямар ч хүнийг идэ цагаараа гаргаад өгдөг ариун сайхан уламжлалтай. Тийм учраас нутгийн 85 мянган ард түмэн бол үнэхээр энэ их том одоо ойгоо ухтаад аль хизээ бэлтгэл ажилдаа ороод айл өрх болгон орон гэрээ янзлах, зочдоо хүлээж авах, сум орон болгон сум орон нутгаа янзлах, аймаг болоод ингээд аймгийнхаа ажлуудыг төлөвлөөд та бүхэнтэйгээ саналаа хуваалцаж байх шиг байна. Мэдээж энэ бүхэнд одоо та бидний үнэхээр одоо халуун тус нэмэр одоо маш их байгаа гэдгийг одоо та бүхэн хэлэх юм. За би бол аймгийн засаг дарга, хурлын дарга нарыг төлөөлөөд бас одоо Увс аймгийнхаа төрийн улсын алдар цолтоо 18 уяачаа төлөөлөөд ингээд гарч ирж байна. За одоо өнөөдөр 100 жилийн хугацаанд одоо иргэдийн хурлын даргаар за миний бие ажиллаж исэн 5 хурлын дарга одоо ажиллаа хийгээд байж байна. Хамгийн сүүлийн Бүрийн Бат тогтох, за миний дараа Чулууны Чимэд дарга авсан, за Эвэл сүрэнгийн Насанбат, Цэвэний Батболд одоо Бүрийн Бат тогтох, за аймгийн засаг даргаар бас одоо 6 хүн ажилласан, Лавгагийн Тогоо гэдэг хүн, Эрдэнэ сүрэнгийн Цас чихэр, за тэгээд Дашийн Цэнд сүрэн, за миний бие, за дээр нь одоо Сэмждийн Батчаргал, Чимэд дарга гэдэг ингээд ийм хүмүүс ажиллаж байсан. За уяачдын хувьд бол бас манай аймаг бол ганц тод манлаа уяачтай. Тэр нь Зүүнговь сумын уугуул одоо бичээрэн далаагаа байгаа. За дээр нь ганц манлаа уяачтай Өндөр хангаа сумын уугуул одоо Дорцрэнгийн Цэнд аюуш гэдэг хүн байж байгаа. За 10 гаруй одоо алдарт уяачтай. За төрийн наадмыг одоо сая манай Баян мөнх аварга, Бацуур аваргаас эхлээд тэгээд Балжиним аварга, за тэгээд Таваа аварга, Бүрэн төгсөг аварга, Мөнхбат аварга, за Гамбат арслан нийлээд 19 төрөг авсан байдаг юм байна. За Хурдан морины төрөг бол одоо анх 2005 онд Дорцрэнгийн Цэнд аюуш, Цээнингийн Цэрэнжээ, за 90 жилээр бичээрэн далаа, 2023 онд манай Зүүнговь сумын уугуул Монгол улсын алдарт уяач Бадарчин Норов самбуугийн хээр азар төрүүлж ингэж 4 төрөгийн сайхан авсан. За бас одоо 2 удаа Сурын мэргэн гэдэг энэ сайхан цолыг Тэс сумын уугуул Дамирнгийн Норжмаа мэргэн байна одоо төрийн наадамд 2 төрүүлсэн. Бас 100 жилийн хугацаанд увсчууд маань баггүй амжилтыг гаргасан ийм сайхан ард түмэн. Ингээд та бүхэндээ 100 жилдээ заавал очиороо хүн 100 наслах биш 100 жил гэдэг бол та бидний энэ үе дээр тохирч байгаагаараа их хөв заяа гэж одоо бодож байдаг. Тийм учраас Увс аймгийнхаа түүхт 100 жилд хүн болгон оролцож, хүн болгон зочлон ирж тухтай сайхан амархыг Увс нутагтаа, Увс нуурандаа, Хяргас нуурандаа, Ачид
нуурандаа тэгээд харьхраа ханхүхий түргэний улсаараа амархыг та бүхэндээс үрж байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.